Газрын кадастрын мэдээллийн сангийн Land Manager програм хангамжийн иргэдэд зориулсан цахим хуудсыг танилцуулж байна. Цахим мэдээллийн сангийн хаяг www.e-газар.gov.cg-ийн сайтаар нэвтрэн ороход 21 аймаг 330 сумын газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдөл мэдээллүүд гарч ирэх болно. Иргэд болон аж ахуйн нэгжүүд өөрсдийн газартай холбоотой өгөгдөл мэдээллүүдийг шууд харах боломжтой юм. Өгөгдлийн төлөв. Тухайн иргэн аж ахуйн нэгж газрын албанд өгсөн өргөдлийн явц хинт харьяалагдсан талаар лавлгаа мэдээллийг авах боломжтой. Газрын албанаас өгсөн өргөдлийн дугаар болон иргэн сэтрийн дугаараа оруулахад болно. Газрын албанаас өгсөн иргэдийн дугаар болон иргэн сэтрийн дугаараа оруулахад болно. Гэрээ болон өмчлөлийн дэлгэрэнгүй. Тухайн иргэн аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний дугаар өөрийн эзэмшиж байгаа нэгж талбайн дугаар зэргийг хослуулж оруулснаар хүчинтэй гэрээнийхээ явцыг харах боломжтой. Объектыг тодорхойлох. Ямар нэгэн нэгж талбар дээр дарахад ямар зориултын газар болох нэгж талбарын дугаар аль суманд харьяалагдж байгаа, хэддүгээр багт харьяалагдж байгаа зэрэг мэдээллүүдийг харах боломжтой. Нэгж талбарын дугаараар хайх. Тухайн нэгж талбар маань газрын кадастрын улсын бүртгэлийн санд бүртгүүлсэн байна уу гэдгийг шалгах боломжтой. Мөн кадастрын зурган дээр байгаа тухайн координатаар хайх боломжтой. Тухайлбал иргэд тухайн газрыг сонирхож байгаа бол сонгон авч мэдээллийг авах боломжтой юм. Аймаг сум багаар хайж мэдээлэл авах боломж бүрдсэн юм. www.e-газар.gov.cg